Planet Gold Монгол төслөөс алтны бичил уурхаадах мөнгөн усны болзошгүй хэрэглээнээс сэргийлэх зорилгоор төслийн зорилтод бүс нутаг болох Сэлэнг аймгийн Мандал сум, мөн Мандал сумын түнхэл тосгонд алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй технологи бүхий 2 цехийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Бидний хамгийн гол төвлөрч ажиллаж байгаа асуудал бол бутал нутгалтай асуудал байгаа. Where we expect recoveries of upwards of 50 to 60%. Хэмжээ нэмэгдснээр бидний бодит орлого шууд нэмэгдэнэ. Шинэ цех маань бол 20 тонн өдрийг ерөөсөө 24 цагийн дотор боловсруулаад авах тийм том даваа талтай. The processing facilities will also, in parallel, act as training centers for miners outside of our current stakeholders zone that will in turn make their operations more profitable and improve their livelihoods. Энэ технологи технологиудыг ашигласнаар ямар нэгэн хууль бус байгаль хортой химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх буюу ийм зүйл байхгүй болж байгаад үнэхээр баяртай сайхан гой санагдаж байна. Технологийн дамжуулалт хийхээс гадна бичлуурхайг албажуулах зохион байгуулалтанд оруулах, бичлуурхайчдад хүртэх санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн бичлуурхайгаар олбосон алтны гарал үүслийг ил тод болгох гэх мэт зохицоор үйл ажиллагаа хэрэгжүүлж улмаар мөнгө усны хэрэглээг бууруулах, мөнгө усны хэрэглэх сэдвийг багасгах ийм зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа.